За сайн байна уу? За намайг Мөнхөд Огт Овгонбаатар гэдэг. Би 12-ийн А ангид суралцдаг. 1-р сургуулийн сурагч байна. За юу гэсэн юуны өмнө та нараас нэг асуулт асууя л да. Та бүхэн эх орноороо ер нь бахархдаггүй. Одоо сэтгэл хангалуун байдгүй гараар өгч. За ихэнхэнтэй. За энэ сайхан эх орон одоо бид ингээд тусдаа хэлээрээ ярьж байна. Энэ сайхан байгалийн тогтоц энэ гоё байгалийн баялагийг бид эзэмшиж байгаа нь бидний өвд эзэн үлдээж ирсэн одоо юм хөрөнгө байхгүй юу? За тэгвэл одоо бид нар ирээдүйн ач зээ нартаа ямар хөрөнгө үлдээх вэ? Бидний хэрэгжилж байгаа энэ iPhone 17, Mac, iPad, машин зшин эдгээр үлдэхгүй байх. Яг л дуус хугацаатай эдлэгээний хугацаа урт биш. Тийм болохоор байгаль дэлхийгээ хэрхэн авч явсан, хэрхэн хайрлж хамгаалсан тэр нь хөрөнгө болж үлдэнэ. За нэгдсэн үндэсний байгууллагын мэдээллээр жил бүр 400 сая гаруй тонн хуванцар үйлдвэрлэгдээд 8 сая тонн хог далаад хаягддаг байна. Энэ одоо маш амар тийм аимшигтай тоо баримт байхгүй юу? Одоо бид нарыг эмээ өвөө болоод ач зээнээрээ үзэх үед энэ тоо хэмжээ ямар байдалд очих нь бүрч амар. За хуванцар байгаль 100-аас 5 жил, 100-аас 500 жил задрахгүй хадгалагддаг. Энэ 100-аас 500 жил гэдэг нь одоо бидний яг хэддэх үе гэдэг нь сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч зэн байгальдаа бол хор хөнөөлтөө тийм ямар ч сайн зүйл биш гэдгийг нөгөөсөө бүхэн болго мэдж байгаа гэдэг үү те. За үүнийг шийдэх ямар арга зам байна? Нэгдүгээрт өдөр тутмын жижиг сонголтоос эхлэх хэрэгтэй. За бид нар дэлгүүр ордог тийм ээ. Дэлгүүр орохдоо нэг удаагийн гялгаар уут аваад гарах биш. Өөрийнхөө даван уутыг авчираад даван уутандаа хийгээд ингээд цаашаа гэрдэг. Одоо ингээд байнгын давтамжтай явж гэнэ гэдэг нь өөрөө жижиг сонголтоос эхэлж байгаа үйл явдал. Хоёрт болохоор технологийн хэрэглээндээ илүү хариуцлагатай байх. За би жишээлбэл одоо ингээд iPhone 14 Pro барьдаг байхгүй юу? Тэнгүүтээ саяхан iPhone 17 Pro Max гарлаа шүү дээ. Тэрийг гарлаа гэд би шууд энийг эдлэхгүйгээр шин загвар руу туйлшраад байвал энэ өөрөө алдаа болж байгаа. Яагаад гэвэл нэг техникийг авсандаа илүү бүр чанарыг үзэж хэрэглээд эдлээд тэгжээж ер нь энэ хариуцлага гэдэг юмыг өөрөө хүлээж авч байгаа гэсэн. За гуравдугаарт сургууль олон нийтийн түвшинд бодит алхам хийх гэж байна. За одоо энэ нь болохоор нөгөө нэг одоо төслийн ажиллаа байгаа штэ та бүдээ. Энэ нь ерөнхийдөө бол байгаль орчиндөө ерөнхийдөө байгаль орчны ийм хог хаягдал тэнцэл хийж байна гэсэн үг нэг юмсан доо. Яагаад гэх юм бол олон нийтэд нөлөөлөөд тэр нь цаашдаа ингэж гоё эерэг ийм нөлөөлөл болоод цаашаа явж байна гэсэн. За эцэст нь хэлэхэд миний яг хэлэх гэсэн гол санаа бол дахин боловсруулах гэдэг юмд найдах биш, харин өөрөө хэрэглээгээ багасгах гэдэг юмд их ач холбогдол өгөөрэй гэж та бүхнээс хүсэж байна. За илүү байгалийн гаралтай, илүү эдлэгээ сайтай юм хэрэглэснээр бидний цаашдаа үлдэх улам өрн илүү цэвэрхэн болох ёстой юм аа. За өнөөдрийн бидний хэрэглээ бол маргаашийн дэлхийн дүр төрх юм шүү. За баярлалаа. Анхаарал татсан байна.